Ой тогтоолтын тамирчид 29 медальтай их орондоо ирнэ. Сайн бацхан эрхэм үзэгчдээ Ice Global мэдээний хөтөлбөр эхлэхэд бэлэн боллоо. Студид хөтлөгч Мөнх Баяр ажиллаж байна. Монгол эмчнэр ажил хаялаа. MCS Energy баг Монгол үндэсний бүхий алтан цомыг хүртлээ. Улаанбаатар хот анх удаа сургуулийн сурагчдын дунд Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулна. Халын гол шатаж буй тал нутаг график романы зохиолчтой хийсэн ярилцлага Ice Global суваг дээр тавигдлаа. Эрүүл мэндийн салбарын ажилтнууд ажил хаяхаар болсноо зарлалаа. Тэд цалингаа нэмүүлэхийн тулд Сүхбаатарын талбайд суулт хийгээд 8 хонж байна. Гэвч энэ хугацаанд төр засгийн зүгээс дөрвтэй шийдэл арга хэмжээ аваагүй тул тэмцлийн дараагийн хэлбэр ажил хаягдлаад шилжиж байгаагаа мэдэгдлээ. Өнөөдөр бид 8 дахь өдрийнхөө суултыг хийж байгаа. 8 өдөр энэ хүйтэн цементэн дээр суулаа. Эмч ажилтнууд завтаадаа энд ирж суугаагүй, жаргалтаадаа энд ирж суугаагүй. Тийм үү? Эрүүл мэндийн салбарынхан багш нарын нэгэн адил үндэстэн цалингаа 3.5 сая хүрэхийг шаардсан. Мөн гүйцэтгэлийн үнэлгээний гажуулыг засаж, даатгалын өртөлбөрийн асуудлыг цэгцэлж, эмч ажилчдын нийгмийн хамгааллыг баталгаажуулахыг шаардсан. Шаардлагын хариуг авч чадаагүй тул ажил хаяхаар шийдсэн гэлээ. Энэ ажил хаялтын процесс эхлээд ажлын 5 өдрийн дотор төр засаг манай асуудлыг авч яаралтай шийдэхгүй бол яг ажил хаялт руу орохгүй дээ шүү гэдгийг хэлмээр байна. Бид бол одоо маш онцгой нөхцөлд хүний амнаас эрүүл мэндийг авран хамгаалдаг ийм онцгой нөхцөлд ажилладаг хүмүүс одоо ямар нэгэн хүн эрсдээд эрүүл мэндээр хохирох юм бол тэр үр хохирлыг хэн хариуцах юм бэ? Эмч ажилтнуудын цалин үлсийг нэмээгүй төр хариуцаарай гэдгийг албан ёсоор хэлмээр байна. Эмч ажилтны суулт энэ сарын 19-ноос эхэлсэн. Энэ хугацаанд цалин 15%-аар нэмэх шийдвэрийг салбарын сайд мэдээлсэн. Энэ нь 200 мянга орчим төгрөг болно. Ингэж нэмүүлэх гэж бид хүйтэн цемент дээр суугаагүй гэлээ. Мөн бидний цалин нэмчихвэл ажил хаяхгүй гэж мэдэгдлээ. Бид шаардлагынхаа хариуг авч чадаагүй байна. Суулт хийгээд 8 он жоход их хурл засгийн газраас нэг ч хүн гарч ирэхгүй байна. Энэ бол эрүүл мэндийн салбарын нэг үл тоож байгаа ийм нөхцөл байдал гэж үзэж байгаа. Тийм үү? Эрхэм үзэгчдээ та бүхэнд цоо хормын мэдээг хүргье. Оросын улбаны улсаас нийлүүлэх АИ-92 автобензиний хэмжээ 2 дахин нэмэгдсэн. Мөн бүгд найрамдах хятад улсаас нийлүүлэх АИ-92 автобензиний эхний ажилд лав гарагт орж ирнэ гэж аж үйлдвэр Эрдэс баялагын яамнаас мэдээллээ. Өнөөдрийн байдлаар хойд хөршөөс 53 вагон буюу 3180 тонн АИ-92 автобензин орж ирж байна. Үүнээс 26 вагоныг толгойд өртөөнд, 4 вагоныг Аршаанд өртөөнд тус буулгажээ. Замд яваа буюу Сүхбаатар өртөөнөөс хөдөлсөн 23 вагоныг Аршаанд, Улаанбаатар, толгойд дархан Сайн шанд өртөөнд буулгана гэлээ. 5 дугаар сахилгаан станц барих гэрээг үзэглэлээ. Манай улсад сахилгаан болон дулааныг хослон үйлдвэрлэдэг өндөр хүчин чадлын станц хамгийн сүүлд 1983 онд ашиглалтад орсон. Тэрнээс хойш 42 жил өнгөрч өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хангахад дахин шинээр станц барих тухай олон жил ярьсан. Харин өнөөдөр бодит ажил болж байна. Энэхүү түүхэн гэрээг нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Нямбаатар болон Me Time International компани ерөнхий захирал Тян Хао Минар үзэглэжээ. Сурагчдын хичээл завсардаж болцсошгүй тул боловсролын яам Монголын боловсрол шинжилгээ ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлагад ажил хаялтыг төр зогсоож хамтын хэлэлцээг эхлүүлэхийг уриаллаа. Ингэхдээ салбар яамны зүгээс багш нарын цалин 3.5 саяд хүрэхийн төлөө тууштай ажиллагаа илэрхийлж, үндсэн цалин 2026 оны эхний хагаст 2 сая төгрөг, сүүл хагаст 2.5 сая төгрөг, улмаар 2028 онд 3.5 сая төгрөгт хүргэх тооцоолол хийж засгийн газраар дамжуулан улсын их хурлд өргөн барихаар ажиллаж байгаагаа мэдэгджээ. Улсын их хурлын тухай хуулийн 41-9-т гишүүний бүрэн эрх дуусгар болсон бөгөөд тухайн үедээ ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд улсын их хурлын гишүүний үндсэн цалингийн хэмжээнд тэтгэмж олгоно гэж заасан нь хөдөлмөр хөлсний тэгш байдлыг алдагдуулж давуу байдал олгосон. Нийгмийн даатгал болон бусад тэтгэмжийн хуульд зөрчилдөж үндсэн хуулийн тэгш эрхийн зарчмыг зөрчиж байна хэмээн үзэж эргэн Цог Бадрахын бат болд уг заалтыг хүчингү болгоулахаар гарын үсэг цоглуулж эхэлсэн. Энэхүү үйл ажиллагаа 28-ны 16 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд 100 мянгаас дээш хүний дэмжлэг авсан тохиолдолд улсын их хурлын холбогдох байнгын хорооноос хилэлцэж шаардлагатай бол хуулийн төсөл санаачлах юм.
Эмэгтэйчүүдийн нас баралтын 2 дахь гол шалтгаан болдог уман хүзүүний хавдар илрүүлэх хийсэн шинжилгээг өрхийн эмнэлэгт үн төлбөргүй хийж байна. Өрхөөс бусад эмнэлэгт 30-аас 60 мянган төгрөгийн төлбөртэй хийдэг тус шинжилгээг 27, 30, 33, 36, 39, 42 гэх мэтээр 60 нас хүртлээр 3 жил тутамд хийлгвэл уман хүзүүний хор тавдрыг эрт үед нь онцлох болон урьдчилан сэргийлэх боломжтой гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байна. Брэд хэлний сарын аян Хоц Намсаравын нэрэмжит Брэд драмын театрт болсон олон нийтийн уулзалт баярын тоглолтоор өндөрлөлөө. Энэ өдөр бол бидний төрөлх хэл, соёл, түүхийн өдөр. Ард түмний нандинан хадгалж үлдээдэг зүйлийн өдөр. Брэд хэлийг хамгаалах хөтөлбөрийн хүрээнд олон талт үйл ажиллагааг зохион байгуулж байна. Гэхдээ хамгийн чухал нь бид бүгдээрээ төрөлх хэлээрээ ярьдаг байх явдал юм гэж Брэдийн тэргүүн Алексей Цэдинов онцолжээ. Энэ үеэр үндсэн хэлний ариун шиг шагналтнуудыг тодруулж, номын үзэсгэлэн худалдаа, боловсролын төслүүдийн танилцуулга, шатрын тэмцээнийг зохион байгуулсан байна. Монголын үндэсний бүхий холбооноос 3 дахь удаага зохион байгуулж буй Алтан цамын барилдаа өнгөрсөн амралтын өдрүүдэд бүхий өргөнд боллоо. Тус барилдаанд энэ жил үндэсний шилдэг 8 компани төлөөлөл тойргоор барилдсан бөгөөд энэхүү барилдаанд Од Group баг MCS Energy багтаа уулзраа тааран барилдсанаас MCS Energy баг ихний ялалтаа авлаа. Энэ удаагийн Алтан цамын барилдаанд төрүүлсэн MCS Energy багийн бүрэлдэхүүнд Улсын Арслан Батмагна, Улсын Арцаг Мөнх баяр, Аймгийн Хурц Арслан Алтан цоож, Аймгийн Арслан Төмөрт цоож, Улсын Арцаг Золбоо, Аймгийн Арслан Ад Заяа, Аймгийн Арслан Алтан гэрлэр багтсан бөгөөд тэд нийт 13 даваад тавжээ. Алтан цамын барилдаа өмнө бол Монгол улс 21 аймагтай байдаг. 21 аймгийнхаа нэрээр ордог байсан бол энэ жил үндэсний шилдэг компаниуд баг болгон бүрдүүлж анх удаага одоо компани баг буюу одоо мэргэжлийн лигийн системээр ингэж зохион байгуулагдж байгаагаа онцлог байна. Дэлхийд дээр одоо олон спортууд энэ багийн системээр энэ барилдаанд зохион байгуулдаг. Тэгээ үндэсний бүх маань энэ багийн систем рүү ингэж шилжиж байна гэсэн үг ээ. Энэ жилийн Алтан цамын барилдаанд Чансан өндөр 64 бүх үндэсний шилдэг компаниудын нэрээр барилдсан бөгөөд Монголын үндэсний бүхий холбооны өнгөрсөн хугацаанд зохион байгуулсан нийт 68 удаагийн барилдаанд бүхчүүдийн гаргасан амжилтыг Чансаны оноогоор дүгнэн 8 багийн гишүүдийг ийхүү бүрдүүлжээ. Урд жилүүдэд бол аймагаараа ялгарч одоо барилдаг гэсэн бол энэ жил үндэсний үйлдвэрлэгч 8 компани нэрээр бүхчүүд маань хуваагдаж ингэж барилдаж байна. Монголын үндэсний бүхий холбооноос зохион байгуулж буй Алтан цам бүхий барилдааны 2022-2023 оны шагналын сан 650 сая төгрөг байсан бол энэ жилийн барилдааны шагналын сан 1.5 тэрбум төгрөг байснараа онцлог байлаа. Чанчуудаас Батарч Батлаа Багдаяв, Евгений Павлов, Ice Global. Улаанбаатар хот 17 орны залуу шатарчдыг хүлээ авлаа. Монгол улсын нийслэлд болсон Азийн төвийн сурагчдын шатрын авраг шалруулах 19 дахь удаагийн тэмцээнд бараг 700 өсвөрийн тамирчин оролцож байна. Энэхүү тэмцээнд манай улсын зүгээс 400 шатарчин оролцсон бөгөөд энэхүү тэмцээний нээлтийн хэсгээс сурвалжлыг хүлээн авч үзээрэй. Улсын баг тамирчин Казахстан. Кыргызстан улсын баг тамирчин Аз төвийн сурагчдын шатрын аврах шалгуулах тэмцээнийг Монгол улсын ерөнхий сайд шатрын холбооны ерөнхийлөгч Гомбч Авийн Зандан шатар нээж үг хэллээ. Лойвор болохгүйгээр хар цагаанаар шатрын хөлөг дээр энэ тэмцээн өрсөлдөх хамгийн шодрох спорт. Тийм учраас шатарчдыг бас одоо шодрох хүмүүс байдаг гэж хэлж болдог. 2022 онд Азийн шатрын холбооны хурал болсон. Энэ хуралд оролцох үеэрээ одоо энэ тэмцээнийг авах саналаа тавиад 24 онд албан ёсоор энэ хүсэлт маань зөвшөөрөгдөөд тэгээ одоо энэ тэмцээг нь одоо хийгдэж байна. За нэгдүгээр өргөө эхлэе. Хараар тоглож байгаа тоглогчид нь шатрынхаа цагийг төлөхөөрэй. Аз төвийн сурагчдын шатрын аврах шалгуурлах тэмцээн Улаанбаатар зочид буудлын 2 танхимд болж байна. Энэхүү танхимд тус тэмцээнд оролцож буй тамирчдын эцэгийг дасгалжуулагч гадны хүмүүсийг орохыг хориглож байгаа бөгөөд уг тэмцээнд 6-аас 18 насны хүүхдүүд өрсөлдөж байна. 4 наснаас шатар тоглож эхэлсэн. Бид нар бүгд гэрүүлээрээ шатар тоглодог. Тэгээ хамгийн сүүлд сурсан би өнгөрсөн жил сурсан шатрыг. Охиноос. Тэгээ охиноосоо сурсан.
Орос улс энэхүү тэмцээний өмнөхөн Аз тивийн шатрын холбоонд элсэн оржээ. Тус улс энэхүү тэмцээнд анх удаа 32 залуу тамирчин айлгсан бөгөөд тэдний дунд Сергей Белих хэмээх тамирчин тус тэмцээнд оролцохоор хүрэлцэн иржээ. Тэрээр 5 жил шатар тоглож байгаа бөгөөд уг тэмцээний үеэр 12 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэж байна. Тэрээр энэхүү тэмцээнд төрүүлж өөртөө төрсөн өдрийн бэлэг барихыг мөрөөдөж байна. Миний хувьд энэ тэмцээнд ямар нэгэн байдлаар олон улсын үнэлгээ авах зорилготой ирсэн. Би өмнө нь 2 удаа тэмцээнд оролцсон ч олон улсын үнэлгээ авч чадаагүй. Буриодын шатарчин Роман Сембелов, энэтхэгийн тамирчин Тхарвин Шива Шан Мугантай тэмцээнээ эхлүүллээ. Тийм тэмцээнд өөрийнхөө хамгийн сайн мэддэг нүүдлийг ашиглах уу? Миний хувьд аль болох хүчтэй давшиж тоглохыг хичээх болно. Хамгийн гол нь довтолж тоглохыг хичээх. Орос Монголын тамирчид энэхүү тэмцээнд сайн тоглож тус бүрдээ медаль хүртэнэ гэдэгт би итгэлтэй байна. Аз тивийн сурагчдын шатрын авраг шалгуурлах тэмцээн 9 өдрийн турш үргэлжлэх бөгөөд энэхүү тэмцээний үеэр стандарт, блиц, рапид төрлүүдэд 432 медаль гардуулах юм. Михаил Звинчук бол Оросын холбооны улсад олноо танигдсан хүн. Тэрээр шинжилгээний төвийн тэргүүн 1 сая гаруй дагагчтай блог хөтлөгч бөгөөд сүүлийн үед халахын гол шатаж буй тал нутаг хэмээх график романы зохиогч, хэвлүүлэгч гэдгээрээ алдаршаад байгаа юм. Энэхүү бүтээл нь Бурятийн бүх найрамдах улсын тэргүүн болон засгийн газрын дэмжлэгтэйгээр Орос болон Монгол хэлээр хэвлэгджээ. Өчигдөр Михаил Улаан-Удад хотод зочлон ирсэн бөгөөд бид энэ боломжийг ашиглан түүнтэй ярилцлаа. Яагаад заавал комикс гэж эцсийн эцэст энэ төрөл чинь ихэвчлэн зугаа цэнгэлийн уран зохиолтой холбогддог шүү дээ. Харин түүхэн гүн хааны утгатай сэдвийг илэрхийлэхэд энэ уран сайхны хэл нариулга хэр тохиромжтой вэ? Түүхийн гүн утгыг үнэхээр дамжуулж чаддгүй. Хаяа комиксыг зүгээр л түүхийг дахин бичих хэрэгсэл болгон ашигладаг тохиолдол бий. Жишээ нь Зөвлөлт Оросын тагнуулууд муу Орос гэх зэрэг сэдвийг олонтоо гуйлаа харуулсан Демирсэн маягийн бүтээлүүдийг комиксийн хэлбэрээр түгээж байсан. Энэ мэд энгийн дүрслэл хурц өнгө аясаар дамжуулж залуусын ухамсарт амархан нэвтэрдэг. Харин график новел бол арай өөр төвшин юм. Энэ бол зүгээр нэг комикс биш. Номын тавир дээр байрлуулах хүч бүтээл юм. Тэнд нарийн түүхэн үйл явдлыг илүү гүнзгий, ойлгомжтой хэлээр өгүүлж болдог. Гэхдээ хэлбэрийн хувьд хичээлийн сурах бичгээс илүү ойлгомжтой, нүдэнд тусгаж байдаг. Жишээ нь нэгэн сурагч эсвэл оюутан хичээлийн хянан тохиолдуулсан текст уншихаас илүүтэйгээр график новелыг нээгээд дүр зураг өнгө будагт нь татагдан сонирхож эхэлбэл тэр сурагчийн сэтгэлд түүхийг сонирхох анхаарлыг нь асааж чадлаа гэсэн үг. Хэрвээ бид ийм аргаар залуусын сэтгэл, оюун ухаанд хүрч чадвал бидний зорилго биелсэн гэсэн үг юм а. Эрхэм үзэгчдээ бүрэн ярьцлага манай агаарт аль хэдийн байна. Үүнийг бүү алдаарай. Баярлаа, баяртай хөтлөгч мөнх хоёр байлаа. Дараа дахин уулзцгаая.